Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхэнд орон минь төргий. Өнгөрсөн нэг жил за миний бие Пакистан улсад амьдарч байхдаа мөн энэ улсад Монгол гарал угсаатай хазаарууд амьдардаг юм а гэдгийг олж мэдсэн. За энэ нь Монгол хүний хувьд сэтгүүлчний хувьд сонирхол татсан асуудлын нэг байлаа. Ингээд энэ хүмүүс рүү очиж сурвалжилсан сурвалжлагыг та бүхэнд үзүүлэх гэж байна. За нэвтрүүлгийнхаа эхний хэсгээр за ер нь бол хазаараа хүмүүс өнгөрсөн 100 гаруй жилийн турш хүнд бэр хувь заяаг туулан амьдарч байгаа. За үүний шалтгаан бол тэдний шашин шүтлэг гарал угсаа байдаг юм. За өнөөдөр Пакистаны хазаарууд Пакистаны иргэдийн адил эрхийг эдэлж за хазаараа гэдэг нь энэ улсын нэг үндэстэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. За жохом үүний шалтгааныг та бүхэнд үзүүлэх болно. За нөгөөтэйгөр Пакистаны хазаарууд за монголчуудын тухай ямар бодол саналтай явдаг тухай тэдний үгийг хүргэх болно. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ үздэг юм. Чингис хаан одоогийн Афганистаны нутаг Бамьяныг эзлээд цааш аян дайнаа үргэлжлүүлэхдээ тэр хүндийг хамгаалуулахаар мянган зэрэг үлдээсэн гэдэг. Перс хэлэнд мянга гэсэн үгийг хазаар гэдэг. Тэртээсэгт үлдээсэн тэр мянган цэргийн үр удам бол одоогийн хазаарууд. Өнгөрсөн түүхийн хугацаанд хазаарууд Афганистанаас гадна Иран, Пакистан тарж суурьжээ. Хүлгийн ил хаан цагаатайн хамт улсын үеийн монголчууд лалын шашинтан болцоож Ираны эртний соёлын нөлөөгөөр иргэн шиж эхэлсэн байна. Монгол түрк хэлийг перс хэл орлох болжээ. Оюун санаа болон материалын өөрчлөлтүүд гарч Ираны соёл иргэн шил дуусжээ. Лалын шашинд орохдоо Ираны адил шийт урсгалыг сүсгэлдэг болжээ. Одоогийн Афганистан улсын хойд хэсэг уулархаг нутаг Хазаражатад хазаарууд 1880 он буюу Рахманыг хаанширан суух үе хүртэл бие даасан байдалтай оршиж байсан байна. 1880 онд Паштууны хаан Абдул Рахман хаанширан сууснаар хазааруудын амьдрал оронгороо эргэж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тэдний зовлонгийн суурийг тавьжээ. Шашин шүтлгээс гадна Чингис хаантай холбогдсон гарал угсаа хавчигдан гадуурхагдах бас нэг гол шалтгаан болсон байдаг. Кандахарын тэмдэглүүдээс 1895 оны 2 дугаар сарын 12 Балучистан хошууч генерал Джеймс Браунаас энэтхийн засгийн газар гадаад хэргийн яамны сайдад захидал мэдээ дугаар 1 өчигдөр би сүмийн тэргүүн зочлоо. Сүмийн тэргүүн дээрхэн гэгэн амирын хүсэлтээр мөргөл эхлэхээс өмнө сүсгтнүүдэд хандан уншсан мэдэгдэл намайг гайхшрууллаа. Хазаараагийн хүмүүс болох шийтүүдийг лалын шашинтан гэж үзэх хэрэггүй. Тэднийг таарлсан газараа амьд үлдээхгүй байх хэрэгтэй гэж уриалж байна. Амир шийтүүдээс ангижлахын тулд өндөр эрх мэдлээ хялбархнаар ашиглан түүнийг хүмүүсээр хийлгүүлэхийг зорж байна. Энэ бол 1893 оны 11-р сард Германы сонд хэвлэгдсэн зураг. Хазаараа боолууд Абдул Рахманаас өршөөл гуйж байгааг харуулжээ. Үндэсний дээрэнгүү үсээр гал ноцоож, хазааруудыг сүсэг бишрэлгүй хүмүүс хэмээн зардан тунхаглаж, сүний тийм муулаа нарын захирамжаар зэвсгэлсэн Рахманы эр хүчнүүд тэднийг үе олноор нь хүйс тэмтрэн эмэгтэйчүүдийн хүчээр хилэн, орон гэрийн дээрэмдэн тонож, химжээшгүй өндөр татвар ногдуулан газар нутгаас нь шахан зайлуулж амьд үлснийг боол болгож байлаа. Хазаараа байх нь гэмт хэрэг мэт үзэгдэн гарал үүслээ ил гаргах нь ичмээр зүйл болж хамгийн доод давхаргын хүмүүсийн тавилангаар амьдарсаар 1970-аад онтой золгожээ. Сүний тийм шашны зарим багш нар хазааруудыг алах нь Деважинд хүрэх түлхүүр юм гэж хүртэл номлож байсан байна. Хазаарууд болон бусад цөөнх болсон шийтүүд нийлэн 1967 оны үед гаргасан бослог хөдөлгөөн дараа нь 1990 оны дунд хүртэл 2 үеийг дамнан үргэлжилсэн урт хугацааны иргэний дайн Афганистанд болсон. Энэ бүхний шалтгаан бол Афганистаны үндэсний олонх Паштунуудын үе үеийн захирагч эрх баригчдын цөөнхийн эсрэг явуулж байсан нийгэм улс төрийн хавцлага хэлмэгдүүлэлт эдийн засгийн дарамтчилтын бодлогын уршиг гэж үздэг. 1979-с 1989 оны хооронд үргэлжилсэн дайнд хазаарууд бусад үндэстнүүдийн адил зэвсэг барин зөвлөлтийн түрэмгийлэгчдийн эсрэг дайдж байжээ. Энэ үеэс тэдний амьдрал улс төр нийгмийн хувьд баг зэрэг өөрчлөгдөж эхэлсэн байна. Хазаараа байх нь гэмт хэрэг мэт дахин үзэгдэх ёсгүй. Үндэстэн ясны тэгш ирэхгүйгээр Афганистан улс оршин тогтнож чадахгүй хэмээн энд тэнд тархай бутархай байдалтай оршиж байсан хазаараа түмнийг тэмцэл дурайдан дуудаж нэгтгэсэн хүн бол Абдул Али Мазари юм. Тэрээр Афганистан дахь Исламын нэгдсэн намыг үүсгэн байгуулагчдын нэг.
Абдул Мазари 1992-оос 1995 оны хооронд хазааруудын нэрийн өмнөөс тэдний байдлыг олон улсын түвшинд ил гаргаж, нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагуудад илэрхийлсэн анхны улс төрийн лидер болсон юм а. Мазари 1993 онд Талибануудын удирдагчтай найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан боловч 1995 онд тэдний гарт сэрэлгээр амь өргөдсөн билээ. Мазарын амийг хөнөөснөөр тэд хазааруудын хүчийг тарамдуулж амьдсан юм. Абдул Мазари ядуурт гашигдад дунд төрсөн эх орондоо дөрвөгч шиг амьдарч, гэхдээ баатрын ёсоор тэнгэр талжээ. Хазаарууд түүнийг эцэг хэмээн дууддаг. Афганистаны иргэний дайны үед бий болсон Пакистан дахь дөрвөгчдийн хорооллоос шашны сурагчид хэмээх талибууд мэндэлж, тэд 1996 онд Афганистанд засгийн эрхийг гартаа авлаа. Молла Мухаммед Омар гэгчээр удирдуулсан тэд эх орондоо эрхчлөө бий болгож, исламын загвар үхий нийгэм байгуулахаар төлөвлөсөн байна. Лалын шашны хууль шариатын хамгийн харгас тайлбарыг бий болгож, үүний гол хохирогчид нь охид эмэгтэйчүүд боллоо. Тэд ажил хийх байтугай бүр гэрээсээ гарах эрхгүй болж, боловсрал, эрүүл мэндийн тусламж авч чадхаа болжээ. Олон жил үргэлжилсэн иргэний дайнд эр хүнээ алдсан айлын эмэгтэйчүүд гуйдагчдын эгнээнд шилжлээ. Талибууд 100 гаруй жилийн өмнө хазааруудын эсрэг явуулсан Абдул Рахманы бодлогыг давтлаа. Талибуудын зорилго бол хазааруудыг устгаж үгүй хийх явдал юм гэж Талибын командлагч Молави Мухаммед мөргөл хийхэр сүм цугласан 300 хүний өмнө зорилгоо тунхагдж байлаа. Тэр өдөр 15 мянган хазаара хүн алуулсан байжээ. Энэ бол талибуудын харгислалын хазаара хохирогч. Талибууд хазааруудын амьдардаг хот тосгодыг эзлэх бүртээ тэднийг байшин бүрээр хайж, хэдэн зугаар нь хорж, хэдэн арваар нь олон нийтийн өмнө цаазалсан байна. Хазаарууд гэлтгүй өөрт таалагдаагүй хүн бүрийг алж байлаа. Хазааруудыг чиглэсэн алга бүх үедээс нь харахад талибуудад үндэсний цэвэрлэгээ хийх гэсэн нэг л зорилго байгаа нь тодорхой байна гэж хүний эрхийн байгууллагууд тэмдэглэж үлдээсэн байдаг. Дураараа туйлж, сүүлдээ Афганистаныг алан хядагчдын үүр уурхай болгож аргасан талибууд 2001 онд Америк нэгдсэн улсад болсон халдлагын дараа засгийн эрхээс унлаа. Энэ үеэс хойш хазаарууд толгой өөд өргөж явах боломжтой болжээ. Гэсэн хэдий ч тэдний эрх зөрчигдсөн хэвээр улс төрчдийнх нь үг хүчгүй. Афганистаны хамгийн ядуу анхаарлын гадна орхигдсон үндэстэн хэвээрэл байна. Абдул Рахманы явуулсан харгас бодлого, үүний улмаас болсон иргэний дайнд ялагдсан хазаарууд амьд мэд үлдэхийн төлөөнөө хэдэн зуун мянгаараа хөрөг зэрэгэлдээ орнууд руу оргон гарч ижээ. Тэдний нэг хэсэг бол одоогийн Пакистаны хазаарууд. Балучистан, Пакистаны баруун хэсэгт Афганистан, Ирантай хил залган оршдог энэ улсын хамгийн том муж. Нийслэл нь миний зорж очсон Квайта хот. Энэ хотод 600 мянган хазаараа хүн амьдарч байна. Намайг Квайтад ирэх үед Балучистанд онц байдал зарласан байлаа. Сүүлийн саруудад энэ мужид улс төрийн байдал нэлээд ноцтой тогтворгүй болж, ээлж дараалсан аллагууд гарan үүмэн самун дэгдэж байгаа. Энэ удаа Балуч үндэстний 3 удирдагчийн амь насыг санаатаагаар хөнөөсөн явдал байсан. Өөрөөр хэлбэл захиаллагт алга гэсэн үг. Энэ тухай эргээд өгүүлэх тул түр архив. Квайтагийн онгоцны буудлын дээр 2 сарын турш имэйлээр харилцаж, ичнээ танил болсон хамтран ажиллах багийнхан маань намайг тосгоор ирсэн байлаа. Квайтан хуурай шар шорон хөрстэй хадрахаг уусаар хүрээлэгдсэн ерөнхийдөө бол манай говийг санагдуулан байгалийн тогтцтой газар байлаа. Буу шидэм үүрсэн цэрэг цагдаагаас өөр харагдах үнгүй. Тэгээ дэлгүүр хоршоо гэд бүхий л байшин сав хаалга барьсан харагдана. Хотын төв хэсэг жагсаал цуглаан болж үүмэлдэж байна гэж дуулдаж байсан. Монголын шинэ үеийнхэн нэртэй түүх соёл боловсролын чиглэлээр ажилладаг байгууллага хазаараа хороолол байдаг. Квайтад ирсэн даруйдаа би энэ байгууллага дээр очсон. Байгууллагыг үндэслэгч Гулам Алин Хайдрын 9 дугаар ангид байхдаа Иран Иракт хийсэн аялал нь
түүнд мартахын аргагүй дурсамж үлдээжээ. Энэ нь өө зэрлэг хүн хэмээн хазааруудын ялгуурлан гадуурхсан үг байж. Түүнээс хойш би хин юм бэ? Миний бие хүнийг тодорхойлдог хазаараа гэдэг үг хаанаас бий болсон юм? Түүхэнд хаанаас тогтсон үг вэ гэсэн асуултанд за миний амьдралын минь турш дагалдсаар 1960-аад оны үед энэ байгууллагыг байгуулахад хүргэсэн гэж Гулам өгсөн байдаг. Ташрамд шулуухан хэлэхэд Афганистаны паштунууд, иранчууд хазааруудыг булаан эзлэгчид зэрлэгүүдийн үр цад гэснүүдээр хардаг гэж байсан. Куэтагийн гудамжинд хазаараа гэгдэх мартагдсан тэр хүмүүс Монголын шинэ үеийнхэн байгууллагын нэр удалгүй танил болж Монгол гэдэг нэрийг тэдний сонорт анх хүргэн үүх түүхийг нь сануулж өгсөн байна. Өнөөдөр Куэтад Монгол Чингис гэсэн нэрийг мэдэхгүй хазаараа хүн үгүй болжээ. Хил, үндэс угсаа, иргэдийн тэг ширх, ардчлал, хүний эрхийг хүндэтгсэн зарчмууд дээр суурилсан шударга ёс, хүний нийгмийг бүтээхийн төлөө хүсэл бол энэ байгууллагын зорилт. Энэ байгууллага дээр очих үед хэл шинжлэлийн эрдэмтэд цуглараад хазаарагийн хэлний талаар семинардж байлаа. Хазаарууд перс хэлний аялга болох хазаарагийн хэлээр ярьдаг. Хазаарагийн хэлний үгсийн сан перс монгол түүх үгнээс бүрдэнэ. Тэндээс би алга, дал, хавирга, хацар, ухархай, хайч, авга, аав, нагц, авгай, хатан гэх зэргийн нэлээд хэдэн монгол үг олж мэдсэн. Харин тэд хуучны монгол хэлний аялга тодруулбал монгол бичгийн дуудлагаар хэлж байсан юм а. Профессор Назир Хүсэнтэй хөрөлдөж байх үе түүний шагаа тоглоомын тухай яриа сонирхол их татсан. Тэрээр баг залуу байх үед нь хазаараа хүмүүс шагаагаар тоглодог байсан талаар хуучлаад энэ талаар судалж үзэхэд тэдний хөрөс сэргэлдээ орны хүмүүс тэр байтугай Афганистаны бусад үндэстнүүдээс ирээд олоогүй, харин монголчууд шагаа тоглодог гэдгийг судалж мэдсэн гэж байсан. Назирга бас нэгэн шагаа тоглоомын тухай ярихаас үзэхэд шагаа харваа хэмээх манайх үндэсний спортын төрөл болж тарсан. And that shaga, as you see, has 4 dimensions, you see. Шагааны дөрвөн тал тус бүрдээ нэртэй. Хоёр хажуу талын нэгийг морь, эсрэг талын илжиг гэж нэрлэдэг. Үлдсэн хоёр талын дахиа гахай гэж нэрлэнэ. Эдгээр нь тус тусдаа өөрийн үүрэгтэй. Тухайлбал хамгийн хүчтэй нь морь. 1960-аад онд би оюутан байсан. Бид чөлөө цагаараа шагаа тоглодог байлаа. Анх эгч дүү нартайгаа хамт гэртээ орон цагаар шагаа тоглож өнгөрүүлдэг байсан. Гэрүүлийн тоглоом байлаа шүү дээ. It was played amongst the brothers and sisters, all the children of the family. Одооны хүүхдүүд телевизээр, компьютер гээд шагаа тоглох мантай болсон байна гэж Назирга хэлж байлаа. Монголд ч ялгаагүй. Айл болгон шахууд шагаа цуглуулдаг байсан. Шагааг хазаарагийн хэлээр шигаа гэдэг. Дараа нь би Мухтарын эгч гүйлэнд буулаа. Миний хэд хоног байхаа л манай хэд аюулгүйн дээргээд надад зочид буудал байхыг санал болгож байсан ч заавал хазаараа айл буудална гэж зурсан тэр. Нөхцөл байдал тогтворгүй байгаа юм үед гадаад хүн бүр сэтгүүлж энэ тэр гэвэл юу ч тохиолдол мэдэх тул тэд баг зэрэг имиж байсан. За тэгээд ч хазаараа эмэгтэйгээс ялгархгүй нүүр царайнтай найдаж байлаа. Куэтагийн хамгийн тайван газар бол миний сурвалжлах хийж байгаа хазааруудын Мариабад хороолол гэдгийг ч дуулж мэдсэн байсан. Үнэхээр ч тийм байлаа. Сургууль, коллежоос бусад дэлгүүр хоршоо, зоогийн газрууд хэвэн ажиллаж, хүүхдүүд бужигналдаад хүмүүс тайван алхацгаана. Харин нөгөө нэг хороолол нь 1990-ад онд суурин тавигдсан Хазаараа хотхон нэртэй. Афганистан талибуудын дэглэм тогтож байх үед хазаарууд тэдний дарамт шахалтаас зүгтэн дөрвөн ирснээр энэ хотхон бий болжээ. Залгаастай шавар хашаа бүхий нарийнхан гудамжууд хавтгаа дээвэртэй ихэнхдээ 2-3 өрөөд дам байшинд амьдарцгаана. Хүн бүрэл хашаа ороогоо цэвэрлэж байгаа нь харагдана. Гэртээ заавал гутай тайлж орно. Цэвэрхэн аж төрдөг хүмүүс шиг санагдсан. За цэвэрч байдлаараа зэрэгцэн амьдрах бусад үндэстнүүдээсээ ялгардаг гэж байлаа. 1935 онд Куэтад болсон газар хөдлөлтөөс өмнө тэд нэн ядууд ороо амьдралтай мэдлэг боловсралгүй, мэрэгжилгүй, нийгмээс алслагдсан хүмүүс байлаа. Газар хөдлөлтөөс хойш бий болсон бүтээн босгох ажилд оролцож хөлмөр эрхлэх, мэрэгжил эзэмших боломж гарсан. 1962 онд тэднийг Пакистан улсын иргэд хэмээн албан ёсоор зөвшөөрч энэ улсын иргэдийн адил эрх хэдэл болжээ. Эдүгээд тэд дээд албан тушаалтнаас эхлээд янз бүрийн салбарт ажиллаж байна. Хазаарууд бол маш эв нэгдэлтэй хүмүүс. Өнөөдрийн амьдралаа тэд өөрсдөө бүтээсэн. Тэд бол ажилсаг, авьяастай хүмүүс гэж хазааруудын талаар тухайлан судалсан Пакистаны судлаач бичсэн байдаг юм а.
Зарим эрдэмтэн судлаачдын баталж байгаагаар хазаарууд бол Монгол түрэг холимог хусааны хүмүүс гэдэг. Куайтагийн хазааруудын заримынх нь царайны төрх тийм байх гэсэн бодол төрүүлж байла. Хазаараа эрчүүдийн дунд хийсэн генетикийн судалгаагаар 3 хазаараа эрч тутмын 2 нь Монгол гаралтай байна гэсэн дүнгнэлт гарчгаад байгаа. Пакистан дахь хазааруудын түүх бол богинохон. Тэдний аарамд үзүүлсэн үйлчилгээ болон Пакистан улсыг бий болгох зэрэг хэдхэн үйл явдлын хүрээнд эргэлддэг. Афганистанд паштунуудын хаан засаглал тогтохоос өмнө Пакистанд цөөн тооны хазаараа хүмүүс амьдарч байсан байна. Амир Абдул Рахман хааны тэдний эсрэг явуулсан дарамгууллын үеэс эхлэн Куайтад олноороо 4 эрцгээх үед энэтхэг Пакистан нэг улс байсан хийгээд энэтхэг нь Британий колоничлалд байсан. Абдурахман кастай жангра мубра. Рахман хааны эсрэг хийсэн тэмцэл 11 жил үргэлжилсэн. Хазааруудад гаднаас ямар ч туслан тэмцэлэг байхгүй хазаарууд ялагдаж Рахман ялсан. Дайны дараа хазаарууд зэрэгэлдээ улсууд руу оргож гарах үед Куйтэд иргэсдийн ихэнх нь Бесүүд, Жагури овгийнх байсан. Британий засгийн газар хазаараа пионеруудын хороо байгуулж тэр хороонд албаажсэн цэргийн тоо 1000 байсан гэдэг. Тэд газар широоны ажил хийж байсан юм а. Хазаараа дөрвөсдгийг ирэхэд британчууд тэдэнд найрсаг хандсан юм байна. Тэр үед Балууч хаан британчуудад Куайта дахь газар нутгаа лизингээр зээлдүүлсэн байсан тул хазааруудын одоо амьдарч байгаа энэ нутаг британуудын мэдлэг байж. When the British came here in Balochistan in 1876. 1876 онд британчууд Балочистанд ирсэн. Тэд энэ нутгийн уулархаг хэсэгт зам барих ажлыг эхлүүлсэн юм. Мэдээж энэ ажиллах хүч хэрэгтэй болсон. Афганистанаас паштун хазаараа хүмүүсийг энэ ажилд ажиллаж, британчуудад хазааруудын ажилсаг хөдөлмөрч байдал их таалагдсан байдаг. Тийм ч учраас тэд хазааруудыг энэтхэг Британий айрамд бэлтгэж эхэлжээ. Энэ бол 1890-ад оны үе. Энд ирсэн хазаарууд цэрэг дэвсгийн зэрэгцээ гэр бүл яваас авчирсан. Тэдний зарим нь эндээ сууршиж, тэдний нэг нь миний аав байсан. Одоо Пакистанд байгаа хазааруудын ихэнх нь тэдгээр цэргийн 2-3 дахь үе аж ахуйч нар юм да. Second, third, fourth generation of those soldiers. That tradition we inherited from our own grandfathers. Британий армийн офицерууд хазааруудын цэргийн хэв шинжтэй амьдрал, тэдний авхаалт самбаа ур чадварыг олж харснаар тэд энэтхэг Британий армид алба хаахулжээ. 1900-аад оны эхээр Британий офицер Жакоб сүүлд фельд маршал болсон. Зөвхөн хазааруудаар бүрдсэн морин цэргийн хороо байгуулсан Хазаара пионеруудын 106 дугаар хороо хэмээн түүхэнд алдарсан байна. Энэ хороо Афган Британий дайн дэлхийн 1-2 дугаар дайнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Хазаара офицерууд цэргүүдээ зөвхөн дөрвөсөд дотроосоо бус бүр Афганистан, Ираны хазааруудаар бүрдүүлдэг байж. Тэд дайны үед зам гүүр барих, усны сувг шуудууд татах зэрэг хүнд хүчээр газар шорооны ажлыг хийдэг байсан байна. Дайны төгсгөлд хазаарууд энгийн амьдралд өргөн хүрээтэй оролцох болсноор өдрөөс өдөрт мэрэгжил боловсруулалтаа ахиулсаар байлаа. Нөгөө тээгүүрх Пакистан гэсэн шинэ улс бий болсон хазааруудын өмнө шинэ боломж бололцоо нээгдэв. Энэтхэг Пакистаны дайнд хазаарууд өчүүхэн хэсэг байгаагүй. Энэ дайнд Пакистаны арми Хазаараа эр генерал Мухаммед Муса хааны удирдлагын дор тулалдсан баримт. Дараа нь тэрээр Пакистаны арми ерөнхий командлагч мөн Балучистан мужийн захирагч болсон. Түүнчлэн энэ дайнд тулалдааны зарим фронтод Хазаара офицерууд байлдааны ажиллагааг удирдан явуулж байжээ. Пакистаны баатар хэмээн хүндлэгдсэн олон дайчид төржээ. За өнөөдөр Пакистаны Балучистан дахь армийн офицеруудын ихэнх нь Хазаара ирчүүд. Тэдний олонх нь Чингэзи нэртэй. Би тэдний нэг нисгүчний маршал Шарбат Али Чингэзитэй Куайтад хувийн ажиллаар төр ирсэн байхтай таарлаа. Маршал Чингэзи хошин зантай энгийн нээлттэй нэгэн байлаа. Надаас Хазаара гэдгийг монголоор юу гэж хэлдгийг асуухад би 1000 гэсэн. За миний хэлснийг дуурайан хэлээд за тэгэхээр хүүхээ гэд. Чингис хааны үлдээсэн тэр 1000 цэргийн тактик зохион байгуулалтын талаар тайлбарлан бид Монголын түүхийн талаар баг зэрэг хуучлаа. Ер нь бол тэр маш их уншдаг хүн болох нь мэдэгдэж байлаа. Чингис гэдгийг Хазаарагийн хэлээр Чингэзи гэж дууддаг. Шарбат Али бол хазаарууд дундаас энэ нэрийг гэр бүлийнхээ нэрээр сонгосон анхны хүн. Би түүнээс энэ талаар асуухад Шарбат бай. Энэ их энгийн
Хазаараа Монгол байх гэдгээрээ бахархах гэсэн хүсэл маань энэ шийдвэрт нөлөөлсөн. Хазаараа гэж дуудуулах нь ичгэвтер гэмт хэрэг байсныг чи бидний түүхээс олж мэдсэн баг. За надад бол харин ч хүн болгонд нэрээ хэлмээр санагдаж байж үлээ гэж байсан. I was born as Sharbat Ali. I was named as Sharbat Ali. Khan mind is. Миний уугуул нэр бол Шарбат Али хаан. Хаан гэдэг бол Монгол үг шүү дээ. Коллежид үргэлжснийхээ дараа Пакистаны армийн цэргийн нийс хүчний албанд элссэн. Тэр үед хүмүүрээс овг нэрийг асуухад гэр бүлийн нэрээ хаан гэлгүй Чингизийг адил хэлчихсэн. Тэгээд л энэ нэр миний гэр бүлийн нэр болчихсон. Яагаад гэвэл би Чингис хааны тухай, Монголын тухай, хазааруудын тухай баг зэрэг мэддэг байсан. Мөн тэр үед надаас өөр олон хүн гэр бүлийн нэрээ Монгол гэж хэлж байсан. Монгол гэдэг чинь Перс хэлээр Монгол гэсэн үг шүү дээ. Шарбат Чингизи бас нэг зүйл хэлсэн хазааруудад учирдаг бэрхшээлүүдийн нэг бол тэд далайн шашны шийд урсгалыг сүсгэлдэгт байгаа юм. Сүний дурсгалыг сүсгэлдэх хазаарууд Кветад бас байна. Нэг цустай хэрнээ шашны өөр сүсэг бишрлээсээ болоод бие биетэйгээ уулздаггүй, бүр тааралдвал мэдлэхгүй шүү дээ. Энэ маш харамсалтай гэж байлаа. Hazara people have a great future. Хазаараа хүмүүс сайхан ирээдүй байна гэж итгэдэг. Хамгийн гол нь юуны өмнө тэд маш сайн боловсралтай болох хэрэгтэй. Ингэсэн байхад доошоо орно гэж байхгүй шүү дээ. Гэвч шашин мэтийн тухайд учир нь энэ шашныг нэг эр бий болгосон. Тэгээд энийг хийж болно хийж болохгүй гэж заа сургадаг. Сайн боловсралтай нэгэн болсон байхад шашны лидер гээд хинч түнд нөлөөж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүнд өөрийн ухаан бодол байгаа учраас. Өөрсдийгөө шашны тэргүүнүүд гэсэн тэр хүмүүсээ захирагдахгүй. Боловсралтай хүн энэ дэлхийн хаан шажидж амьдарч чадна. You don't have to congregate in one place. Маршал Чингизигээс Монголтой ямар нэгэн харилцаа холбоо байдаг эсэх энэ талаарх бодлыг нь сонирхвол Бид чинь угаасаа холбоотой хүмүүс шүү дээ. Чи надад онгоцны тийз өгчихвэл би хазааруудыг бөөнөр нь аваад очие. Цэргийн нис хүчний генерал Шавкат Чингизи монголчууд өнцөрхөх хүмүүс тийм үү гэсээр инээд алцаар яриад илгсэн. Монгол хазаараа хүмүүс холбоотой байх хэрэгтэй. Тэр цаг нь болсон гэж бодож байна гэж генерал Чингизи ярианых үеэр онцолж байлаа. When I was a boy, Хүүхэд байхдаа би аав нагас нараас анх бид бол Чингисийн монголчуудын үр удамыг сонсч байсан. Тэгээд би түүхийн ном уншиж эхэлсэн. Бид яахан аргагүй л Монгол цустай хүмүүс гэдгийг олж мэдсэн. Афганистаны хойд хэсгээр Чингис хаан олон удаа зорчиж байсан. Өвгдөө Симан гүйдгээ ухаантай ажлыг маш сайн хийдэг. Энэ бүх чанарын нөлөө бидэнд одоо хүртэл байдаг. Би 3 хүү 1 охинтой. Том хөөг маань төмөр, 2 дахь нь алтан, 3 дахь нь баян. Охиныг маань өөлөн гэдэг. Өөлөн гэдэг нь үүл гэсэн утгатай. Энэ бол уншихын хэрээр өөрийн бие хүнээ хэмбэ гэдгийг мэдхийн хэрээр бахархах сэтгэл төрснийх юм аа. Намайг байхгүй болсны дараа Монгол цусаа хадгалж яваарай гэж би тэдэнд хэлдэг. Зөвхөн царай зүс бас нэрээ хадгал гэдэг. Хүмүүс асууж л байдаг. Ягаад юм нэртэй юм бэ гэд. Хэзээж хаанч явсан өөрсдөө Монгол хүн гэж танилцуулж байг дараагийн үе маань. Танай телевизээр дамжуулан би нэг зүйлийг хүсмээр байна. Монгол ах дүүнэр минь бидэн дээр ирж очлооч. Биднийг урьяач. Биднийг холбосон холбоос зүрх сэтгэлд маань хүрэх хэрэгтэй байна. Та бүхэн бид та нарыг алдлаа. Бид та нарыг оллоо гэж мэдрэх хэрэгтэй байна. Бид бүхэн ч та нарыгаа бид алдлаа. Та нарыгаа оллоо гэдгийг мэдрэх хэрэгтэй байна шүү дээ. linkage should touch our heart. You should feel that we have lost you, we found you. And we should feel that we have lost you and we have found you. Бас нэг хүнтэй уулзсан дээр өгүүлсэн генерал Мусагийн ачхүү Хасан Мусатай хуучилж байх үед тэрээр нэгэн явдлыг надад ярьлаа. Англид сурч байхад нь Оксфордын эрдэмтэн түүнээс гений шинжилгээ авахыг хүсжээ. This doctor, the genetic science doctor, his name is Dr. Qasim Mehdi. Генетикийн эрдэмтэн Казин Меди гэдэг хүн надтай нэг удаа холбогдоод энэ тухай хэлсэн. Түүний Афганистаны хазааруудын тухай уншсан номын арга хуудсанд манай гэр бүлийн угийн бичиг хэвлэгдсэн байсан гэсэн. Тэгээд намайг сургаж олоод шинжилгээ авахыг хүсэж байгаагаа хэлсэн. Ингээд би тэр шинжилгээг өгсөн.
2 сарын дараа хариу гарч миний ген Монгол хүнийхтэй 70% тохирч байна гэж хэлсэн. Тэр эрдэмтэн дэлхийн энэ тэндээс мөн Афганистаны хазааруудаас цусан шилгээ авсан гэж байсан. From Afghanistan also. Танд ямар нэгэн харилцаа холбоо Монголд байдгүй? Хэрвээ байхгүй бол ямар харилцаатай байхыг хүсэж байна? Would you like to interested in? Right now we don't have any relationship, but our ancestors are from Mongolia. Яг одоогийн байдлаар бидэнд ямар харилцаа холбоо алгаа. Гэтэл бидний өвөг эцэг монголчууд хоёр дотн бүр соёлын тал дээр харилцаатай байхыг хүсэж байна. Бид нэг цустай хүмүүс. Бидэнд өвлөгдөн үлдсэн маш их зан уламжлал бий. 800 жил өнгөрсөн ч дэлхийн энэ хэсэгт байгаа ч гэсэн соёл, заншлын хувьд бидэнд хадгалж үлдсэн зөндөө уламжлал бий. Тиймээс монголчуудтай дотн харилцаатай байхыг үнэхээр хүсэж байна. So we would like to have a very good, close relationship with Mongolia. Энэ мэтчлэн янз бүрийн салбарын өөр ажил мэргэжлийн олон хүнтэй ярилцлаа. Хүмүүс надаас нийтлэг нэгэн зүйлийг асууж байсан. Монголд зорчих дүрм журам, виз хаанаас авдаг, консулын газрыг Пакистанд нээж болох хэсэг, шилжин нүүх хөдөлгөөний тухай хууль дүрм, монголчууд хазааруудын талаар ямар бодолтой байдаг тухай юм. Хазаараа хүмүүс надаас ийм зүйлийг голлон асуух юм гэж үнэндээ бодоогүй байлаа. Цахим өртөө холбоо төрийн бус байгууллагаас зарласан Монголд хазаараа оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийн тухай одоод мэдчихсэн залуустайч таарсан. Энэ бол сайхан мэдээ. Хазаараа залуус олноороо Монголд очиж ялангуяа түүх соёлын чиглэлээр суралцах хэрэгтэй гэж байлаа. Энэ жилээс эхлэн 3 хазаараа оюутан Монголын ихтэй сургуулиудад суралцахаар болж байгаа. Yeah, I happy going to Mongolia. Би Монголд очиж үнэхээр баяртай байх болно. Бидний өвөг эцэг монголчууд шүү дээ. Yeah. Монгол очиж үзхийг үнэхээр хүсэж байна. Эцэг өвгдийн маань өдгийн нутаг. Тиймээс монголчуудтай хамт байх юмсан гэж боддог. We need some important help. Монголын засгийн газраас хазааруудын цагаачлалын асуудлын тухайд туслахыг хүсэж байна. Би саяхан магистрт сур төгссөн. Тэр үед 200-аас 300 гаруй хазаар залуус сурч байсан. Тэдний ихэнх нь гадаад байхыг хүсэж байгаа. Яагаад гэх юм бол энд аюулгүй тайван амьдрах баталгаа алга байна шүү дээ. Тэдгээр залуусын ганц хүсэл бол аюулгүй тайван орчинд ажиллаж амьдарч сурахыг хүсэж байгаа юм. Хазаарууд бол Монгол гарал үүсэлтэй хүмүүс. Монголчуудын нэг хэсэг гэдгээр бид бахархдаг юм. We are the part of the Mongolian. Everybody know that we are from Mongolia. Бид монголчуудаас гарал үүсэлтэй. Үүнийг бүгд мэднэ. Шинэ үеийнхэн хүүхдүүдтэй Монгол нэр өгч байна. Миний ихчил гэхэд хүүхдүүдтэй Монгол, наран, мөнгө гэж нэр өгсөө. Хэрвээ монгол хүмүүс бидэнтэй холбоо тогтоовол их баяртай байх болно. Бид монголчуудын нэг хэсэг шүү дээ. Хэрвээ монголчууд биднийг дэмжих юм бол Монголд очихыг үнэхээр хүсэж байна. Монгол хүмүүс энд Пакистанд зорчлол их баяртай болно. Би монгол хүмүүст таартай. I love Mongolian people. Basically we are from the same race. Бидний үндэс угсаа нэг. Хазар хүмүүс өөрсдөө Монгол гэж нэрлэдэг. Actually Hazaras they call themselves Mongols. Харалта та бүхэн царай маш төстэй байгаа зү. Your face is totally similar to my face. Бид нэг уулзчих хэрэгтэй байна. Нэг ярилцах хэрэгтэй байна. Монголд айлчлал зохион байгуулмаар байна гэж хариуцлагатай өндөр албан тушаалын хүмүүс хэлж байсан. Хошууч Надер Ади армаас чөлөөнд гарсныхаа дараа Балучистан мужийн засгийн газрыг хэсэг хугацаанд толгойлсон хүн тэрээр Квотагийн хазааруудын төлөө их зүйл хийсгэн гэдгээрээч тэдэнд эцэг хүн шиг хүндлэгддэг нэг юм байна. Хоёр ард түмэн ямар харилцаатай байгаасаа гэж боддог талаар нь асуухад I think so far as I know there is only one Hazara who is ганцхан хазаараа хүн саягнаас Монгол амьдарч байгаа гэдгийг мэдж байна. Тийм үү? Тийм ээ, би бас энэ тухайд дуулсан юм байна. He was here in Quetta. Тэрээр Куэтад амьдарч байгаад Шивэдэд цагаачлан гарсан. Тэтгэвртээ суусныхаа дараа Монгол очсон гэж байсан. Би тэрнтэй нэг ус удаа уулзсан. Ярианаас нь үсгэд тэр хүн Монгол амьдарч байгаадаа маш их баяртай байгаа нь мэдэгдэж байсан. Тэгэхээр жинхэнэ их нутагтаа эргэж очих нь сайн зүйл гэж би бодож байна. Монголын тухай кино үзэж байхад олон зүйл адил төстэй харагддаг. Ялангуяа монгол эмэгтэйчүүд хазар эмэгтэйчүүдтэй их адилхан. Би нэг удаа Чингис хааны тухай кино үзсэн. Өөлөн их бидний ээж юм шиг санагдсан. Бид харилцаагаа хадгалах нь энэ цаг үед их чухал гэж бодож байна. Хэрвээ Монгол улс элчин сайдын яамаа Пакистанд нээж, элчин сайд нь бидэн дээр зочлон ирж танилцсан улмаар хоёр ард хүн бие биенээ ойртоосоо гэж би хүсэж байна. Have come and settled over here. So let us be together once again. The blood is thicker than water.
За нэвтрүүлгийн 1-р хэсэг үгээр өндөрлөж байна. За дараагийнхаа дугаараар бид Монгол гаралтай гэгдэх энэ хүмүүсийн одоо зан заншил, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, за монголчууд бидэнтэй юугаараа ажиллах юм бэ гэдгийг одоо олж харахыг хичээсэн. За үүнийг үзүүлнэ. Ингээд тэрөө үзэгч та бүхэн чадвал бидэнтэй хамт байж за нэвтрүүлгийн 2-р хэсгийг маргааш үзээрэй. Пакистаны хазааруудын тухай үзүүлж байгаа нэвтрүүлгийн 2-р хэсэг эхэлж байна. За энэ хэсгээрээ бид Монгол гаралтай гэгдэх энэ хүмүүсийн зан заншил, монголчууд бидэнтэй одоо адил төстэй зүйл юу байгааг үзүүлэх болно. За нөгөө талаар энэ Пакистаны хазааруудын аж амьдрал, тэдний хувь зайны тухай өгүүлнэ. За мэдээж эдний хувь зайтай холбоотой учраас Пакистан улсад болж байгаа үйл явдлын эргэн тойрноос та бүхэнд мэдээлнэ. Одоогийн байдлаар Пакистанд 600 гаруй мянган хазаарууд амьдардаг. Өнөөдрийг хүртэл хазаарууд Афганистанаас дөрвөн ирсээр л байна. Хэдийгээр хазаараа хүн толгоо өөд явах болсон ч гэсэн Афганистан дахь хазааруудын хувьд анхаарлын гадуур хаягдсан, орхигдсон үндэстэн хэвээрэл байгаа. Афганистан Ираны хазааруудыг бодвол Пакистаны хазаарууд амьдрал ахуйн хавьгүй дээр хамгийн гол нь боловсралтай. Цаашлаад Пакистанд тэд өндөр боловсралтай хүмүүс тооцогддог. Лалын ертөнцид эрчүүд дамгаалсан байдагч хазаарууд хүйсийн тэгш байдлын төлөө хазааж байгаа гэсэн эмэгтэй хүн мэдлэг боловсрал эзэмшиж нийгэмд байр суурь эзлэх ёстой гэж бодох болжээ. Октын сургуулийг олноор нь байгуулж профессор Мирза Хусейн ярихдаа бүх гэр бүл хүүхдүүдэд боловсралтай болгохыг чухалчилдаг. Тиймээс түүний үүсгэн байгуулсан сургууль ашигын төлөө ажилддаг, ядуу айлын хүүхдийг хамруулахыг чухалчилдаг гэж байлаа. Годомжинд эмэгтэйчүүд нь нүрээ ил гаргаад толгой биеийнхээ хэсгийг далдалсан ачуур нөмөрч явна. Зарим нь нүрээ хагас далдалсан харагдана. Зураг авах үед дурангаас зайлсхийв. Ер нь дургүй. Би ачуураа толгойдоо бас мөрөндөө тогтчоод лалхаад байлаа. Зүрх хүмүүс над руу том харна. Зарим нь ч тэссэнгүй толгой дээрээ ачуураа тогсонгүй гэж байлаа. Хазаараа гэж бодоод байгаа юм л. Хазаараа эмэгтэйчүүд үйлэн дуран. Миний очиж сурвалжилсан газрын нэг бол гар хийцийн хэвсэн цэр үйлдвэрлэдэг нэг жижигхэн үйлдвэр байлаа. Энэ хөдөлмөр сургалтын төв нь ядуу өрхийн хүүхдүүдийг нэг жил сургалтанд хамруулад мэрэгжлийн үнэмлэх олгодог гэж байсан. Хазаараа эмэгтэйчүүд ноос ээрч будах сүлжих гээд гар урлалын зарим үлэнд үнэхээр сайн. Тэдний нэгсэн хэвс удаан хөдөлгөөтэй, өнгөний зохицол сайтай, өргөн сонголттой тул хүмүүс худалдан авах дуртай гэж байсан. Үйлдвэрийн дарга эмэгтэй Сүрия хазаараа эмэгтэйчүүд орон гэрээ өөрсдийн ойж хатгсан гар урлалын зүйлээр тогтжуулах дуртай гэж байлаа. Миний очисон айлбар уулцсан хүн бүр халуун дулаан сэтгэлээр ухтаж байлаа. Хазаарууд бол лалын шашинтай хүмүүст бол энэ шашны ёсонд эрчүүд нь эрчүүдтэйгээ, хүүхнүүд нь хүүхнүүдтэйгээ л тэврэлтэн мэнчлэнэ. Уулцсан хүн бүр анх удаа монгол хүн амьдаар нь харж байна гэдгийг тэгснэ чи яг л хазаараа эмэгтэй шиг байна гэж байсан. Намайг Куайтад байх хугацаанд Афганистан, Пакистан улсын кунфугийн тамирчдын дунд нөхөрсөх тэмцээн зохиогдож байлаа. Тэмцээнийг зохион байгуулсан энэ спортын их мастер Мубарак Али Шан Монголоос зочин яваг дуулаад намайг тэмцээн үзэхийг урьсан. Мубарак Али бол хазаараа хүн. Тэмцээний нэр нь Монгол хятад кунфу гэснийг хараад яагаад Монгол гэсэн үг оруулсан юм бэ гэж намайг асуухад кунфу нь Монгол бүхий мэхийг хэрэгэлдэг гэж тайлбарлаж байлаа. Тэмцээнийг мужийн боловсролын сайд Жан Али Чингэзи үзэхээр ирсэн байсан. Али Чингэзи бас хазаараа хүн.
Дурсгал олгож надад Афганистаны Бамянд нэгэнтээ сүндэрлэж байсан буддагийн өшөөний зураг бүхий цам зогсон. Бамян бол Афганистаны хазааруудын амьдардаг нутаг. Талибууд засгийн эрхэнд байх үедээ хүн төрөлхтний соёлын өв 2000 жилийн түүхтэй буддагийн өшөөг устган дэлхийн нийтийг зочиож байлаа. Энэ талаар хүний эрхийн ажилтан Хазара эмэгтэй Зарины тайлбарыг та бүхэн сонсгоё. Талибууд буддагийн хөшөөг устгасан явдал бол хазааруудад дургүйгээ илэрхийлсэн хэлбэр юм. Яагаад гэвэл буддагийн нүүрний төрх Монгол хүнтэй төстэй байсан. Талибууд буддагийн хөшөөг хазааруудын бэлэг тэмдэг байлгахыг хүсээгүй учраас устгасан. Пакистаны хазаарууд Куайтад сууршаад 100 гаруй жил өнгөрсөн байхад өөр үндэстнүүдэд гэрлэж холилдоогүй өдөө үрсэн байх юм. Учир нь Куайтагийн иргэдийн ихэнх нь сүүний урсгалыг сүсгэлдэг. Лалын шашны сүүний шаа урсгал хизээд саланг зөрчилтэй байсаар ирсэн. Нөгөө талаар хазаараа хүнтэйгээ суух, гэр бүлийн уламжлалт харилцааг хартуу мөрддөг нь генэ хадгаж үлдэхтэн нөлөөлжээ. Тухайн үндэстнийг бусад үндэстнүүдээс ялгадаг зүйл бол зан заншил. Ялангуяа өөхөх төрөхөд үйлддэг зан үйл. Тиймээс ч би Монгол гаралтай гэгдэх энэ хүмүүсийн зан чанар, зан заншлын хувьд бидэнтэй адил төстэй зүйл юу байгааг олж харахыг хичээсэн. Хазаарууд сүсэг бишрлийн хувьд тэд энэ ертөнц буг чөтгөр, муу ёр, сүнс, хар эд шидийн хувьдас зэрэгт хамаатай гэдэгт итгэн үүнтэй холбоотой зан үйл олон хэцүү байдалд орсон үедээ өргөл барьц өргөх нийлбэг 9-ийн тоог бэлэгдэнэ. Оршуулганд ирж байгаа хүмүүсийг угтаж замд нь утаа угуулсан байхыг харлаа. Хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө утааг бие рүүгээ чиглүүлэн сэвж байв. Шарлын газраас ирж байгаа тул бие муу ёрын сүнснээс зайлуулж хариуцгаж байгаа хэрэг гин. Судлаачдын бичснээс үзэхэд энэ нь магадгүй тэдний Чингисийн үеийн өвөг дээдсээс нь уламжлан ирсэн заншил байх. Чингис хаан гэрийнхээ үүдний гадаа хоёр талд гал өрдөж утаа угуулдаг байсан. Их хаан барааллахаар ирсэн хүн бүр эсвэл хаан өөрөө тэр хоёр галын дундуур явж өнгөрдөг байж. Энэ нь чөтгөрийн сүнсний нүднээс хамгаалж байгаа хэрэг гин. Өнөө үед энэ заншлыг нас барагчдыг хөдөөлүүлээд шарлын газраас эрэхтэй үйлддэг болжээ. Зарим үед гал руу цэвэрхэн цөцгийн тоос хийдэг гэжээ. Монголчууд аргал хомоол хэрэгэлдэг бол тэд арцны үнэртэй төстэй Ниагара хэмээх мод хэрэглэнэ. Энгийн үед ч орон гэр бие Ниагарагаар байн гутаж ариутгаж байгаа нь харагдаж байлаа. Хүнээ алдсан айл дараагийн нэг жилдээ элдв зугаа цингэл найр наадамд очихгүй, баяр тэмдэглэхгүй, буйны ажлыг жилийн турш үйлдэнэ. Мухтар 4 хүүхэдтэй хамгийн бага нь охин 10 сартай нэгэн орой охиноо гадаа салхилуулахаар гэрээсээ гарахаасаа өмнө хамарт нь хөөд өрхөж байлаа. Учрыг нь асуувал эхнэр нь чөтгөр харчихна гэж байлаа. Хүүхдийг ундахт нь бас энэ үйлийг хийдэг юм байна лээ. Шинээр төрсэн хүүхэдтэй айлд ойр дотны хамаатан л биш бол тухайн хүүхдийг 40 хоног өнгөртөл хүмүүс зочилдгүй. Нэр өгөхдөө ойрын төрөл саднууд цуглаад хэлэлцэн. Эрэгтэй хүүхэд төрвөл хонь гаргаж найр хийдэг гэсэн. Хазаараа хүмүүс хооллохдоо сандал ширээ хэрэгэлдэггүй, явган сууцгаана. Тэдний үндэсний хоолны төрөлд борц, ааруул, аарц, гурилтэй шүлгээд бидний мэдэх хоол бүр амт үнрээрээ байсан. Борцыг кадид, аарцыг аарчи, ааруулыг хурууд гэж нэрлэдэг. Дөнгөж төрсэн эмэгтэйчүүдэд бантан эсвэл зотон хийж өгдөг гэсэн тэмдэглэлт өдрүүдээр хайлмаг хийж идэн, хайлмгийг халвай гэж нэрлэнэ. Ааруулыг дэвтэж нацлан амталсан гурилтай шүл бол хазаараа хүн бүрийн дуртай хамгийн сайхан хоолно гэж байлаа. Харанхуй бүрэнхий болох үед хазаараа хүмүүс цагаан өнгөтэй эдээ будаа гэрээсээ гадагш гаргадаггүй гэсэн үүдний босгон дээр болон дотор талд суухыг цээрэлдэг гуйлахчин шиг болохгүй гэв. Гэх мэтийн сүсэг өршрлийн шинжтэй олон зан үйл монголчууд бидэнтэй адилхан байгааг олж мэдсэн. Дал гэдгийг хазаараагийн хэлээр далуу гэнэ. Хоньны далны ясаар мэргэлж уншдаг заншил Афганистаны хазааруудын дунд одоо хэрэн байгаа гэж дуулсан. Алтафын гэр бүлийнхэнтэй хамт унтлаа нэг удаагийн ээлжинд. Түүний үеэл Айли Мухаммад хэмээх аливаа хошин замтай нэгэн бас зочиж ирсэн байлаа. Тэрээр монгол үг заавал олно гэд хит хідэн үг хэлж заримыг нь үйл хөдлөлөөр үзүүлэн ихээхэн хичээл зүтгэл гаргасны хүчин дуутахад утга ойр хідэн үг боллоо. Элэгсэгс шооч, ёжилж тоглоом хийх дуртай. Заримдаа түргэн огцом зан гаргана. Энэ нь хэрүүл зодоонд хүргэдэг гэсэн. Эрх чөлөөнд дуртай тайван хүмүүс.
Энэ бүх зан чанар надад нэг л танил санагдж байлаа. Нэгэн ярианы үеэр нэг залуу баримтат кинон дээрээс монгол хүн хол явж байгаа хүний араас сүү өргөж байсныг яриад харин хазаарууд ус өргөдөг гэсэн. Тэгэхээр би Монголд ус өргөвөл муу яваарай гэсэн хэрэг болно гэд инээлцэн. Гэтэл хажуунаас нь нэг нь бидэнд Монгол шиг тийм их мал сүрэг байхгүй, тэгээд л сүүн ус болсон байх гэлээ. Бас нэг нь монголчууд модноос өнгөнгийн даавуу үйж байхыг харсан хазаарууд бас адилхан гэж байлаа. Энэ бүхнээс үзэхэд хазааруудын хэл, соёл, зан заншил, итгэл бишрэл, мухар сүсэг гээд тухайлан судлах эрдэмтэн судлаачид монголчуудтай адил зүйл эхийг олно гэдэгт эргэлзэхгүй байна. Миний зорж очсон нэгэн байгууллага бол Milo Trust буюу Milo-гийн итгэл нэртэй төв байлаа. Энэ төв мансууруулах бодисон донтогчдод тусалж хүн сэргээ хэмжлэгээ үзүүлдэг. Энэ төвийг үүсгэн байгуулагч Хазараа эр Мухаммед Исмаил Milo мансууруулах бодис 8 лагчдын гарт амир өгцжээ. 1980-ад он зөвлөлтийн цэрэг Афганистанд товтлох үед Пакистанд хэдэн сая дөрвөгч ирснээр Куайта хар тамхичтаар дүүрж гудамжинд героныг чөлөөтэй худалдаалдаг болжээ. Афганистан мансууруулах бодисны гол түүхийн намуу цэцгийн тариалалтаар дэлхийд тэргүүлдэг. Энэ нь одоо ч толгойн өвчин болж байгаа. Талибуудын гол санхүүжилт бол намуу цэцгийн тариалалтаас олдог орлого. Milo хавтгаарсан хар тамхиталтын эсрэг кампанид ажлыг эхлүүлж өөрөө гардан явуулжээ. Эцэст нь тэрээр олон түмний итгэлийг олж тэднэр хүрээлүүлэн энэ ажил нь үр дүнд хүрсэн байдаг. Энэ төв Пакистан төдийгүй энэ бус нутагт өндөр нэр хүндтэй доорнор орнуудын дэмжлэгээр ажилдаг ашигын бус байгууллага гэж байсан. Түүний ах одоо энэ төвийг өдөрдөн ажиллуулж байна. Өнгөрсөн 8 жилд 2700 шахам хүнд үйлчилж тэдний 70% нь эмчлэгдсэн гэж байлаа. Milo өөрийн амиар олон хүний амьдралыг аварчээ. Ингээд үзэгч та бүхэнд ингээд хазааруудын хувь зайтай бас холбоотой тул Пакистанд болж байгаа үйл явдлын эргэн тойронд нэг эргэлдээд үзье. Өнөөдөр Пакистан улс дэлхийн хамгийн халуун цэгийн нэг болж байна. Дэлхийн нийтийн анхаарлын төвд байлгадаг ганцхан зүйл нь энэ улсад байгаа цөмийн зэвсэг. Дээрээс нь юу ч хийж мэдэх террористд гэгдэх сэтгэхүйн дороотлолтой хүмүүс эргэн тойронд нь эмх замбраагүй байдал үүсгэж байдлыг улам аюултай болгож байна. Тэртээ цагт Пакистаны нууц албаныхны бүтээсэн талибууд уяанаасаа алдуураад амар заяа үзүүлэхэ болоод удаж байна. Талибуудыг бүтээхэд Америкууд гүнзгий гар бие оролцож тусалж дэмжин цагтаа найз явцгаасан улс Афганистанд социализм байгуулахаар орж ирсэн зөвлөлтийн цэргийн эсрэг ашиглах гэж. За коммунизм ч ганхлаа, зөвлөлтийн аримч гарлаа. Америкууд санаа намраад хэрэгэ бүтээгээд гараад явлаа. Тэд амар том мангас бүтээснээ тооцоолоогүй хайчихсан. Хүн гэдэг амьтны хувиа хичээсэн натур чанарын бодит жишээ юм. Зөвлөлтийн эсрэг дайнд Америкийн нэгдсэн улс сая долларын зэвсгийн тусламж үзүүлж байсан атлаа дайны дараах бүтээн босгох ажилд $1 хялаалгаагүй байдаг. Одоо зуурсан жанхууга янзлах гээд тал талдаа зүдэрцгээж байна. Миний уншиж мэдснээр бол Пакистан улс ардчлалын тухай 1970-ад оноос эхлэн ярьжээ. Өнөө хүртэл энэ улсын ардчлал руу орж өгдөггүй, хөгжилд нь саад болоод байдаг зүйлийн тухай бодож олох гээд тархиа гашилгах хэрэггүй. Шалтгаан нь ерөөсөө л феодлын ёс, авилгал, хээл хахуул, шашны ноёрхол. За улс төрчид нь бүгд өөр өөр юм ярьцгаана. Феодлын ёсонд газрын харилцааг, газрын эзэд зохицуулдаг. За тухайн эзэмшиж байгаа орон нутгад феодлууд өөрийн үзмжээр хууль дүрмээ тогтооно. Тийм ч учраас Пакистаны баруун хойд мужид талибууд хяналтаа тогтоогоод амжсан юм а. Талибууд лалын шашны хууль шариагийн хамгийн харгас тайлбарыг хүчээр бий болгосон гэж бидээр дурдсан. Пакистаны засгийн газар байдал намж болов гэсэн горилгын үүднээс тэдэнд шариатын хуулийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан. Нөгөөдөл нь маргаашнаас нь амтан хүн ташуурдаж эхлээд байдлыг уламд ордуулж орхилоо. Цагдаад халдах, дипломатуудыг барьцаалах, гадаадынхны буудах, нутгийн хүмүүсийг дүүжиж хорох явдал байн гаргана. Тэд 200 гаруй сургуулийн барилгыг устгаж үгүй эснийх нь ихэнх нь огтих. За эмэгтэйчүүд нь нүрээ бүтээж авахулсан өмнө энэ нутагт хизээж байгаагүй явдал. Айж цоцсон нутгийн ард болон хэдэн мянгаараа дөрвөөд ёстооны холион бонтон болж байна энэ. Пакистаны цэрэг цагдаагийн айран болон талибуудын хооронд болж байгаа дайн хурц хэлбэрт орчхоод байна. Энэ улсын хойд мужийг талибуудаас цэвэрлж байгаа хэрэг. Энэ бол талибануудын шийтгэл. Пакистаны хойд мужид ноёрхлоо тогтоох гэж оролдож байх үеийн дүрс бичлэгийг та бүхэн харж байна. मैंने जैसे क्या से कोई ऐसे हालात पे भी वो पैदा से हालात भी मुसलमानों ने समा कई खुदा पाक तबा कई
Талибуудын эрх мэдэл тогтно гэдэг бол товчхоноор хэлэхэд орчин үеийн амьдрал байхгүй болно гэсэн үг. Талибан гэдэг нь арабаар шашны сурагч гэсэн утгыг илэрхийлнэ. Шашны сургуулийн хөвгүүдэд талибуудын заадаг хичээл бол شمشیر بانک شمشیر یک سلاح سرد است که ضامن اجرای حدود خداست و به حکم حاکم ید سارق گردن قاتل و سینه کافر را می‌دارد. شروع کی کلاشینکوف بانک کلاشینکوف یک سلاح خفیف ناری جاریه است که توسط گاز باروت پنر اجرا و روسیه اتوماتیک خود را انجام می‌دهد و هدف جاندار بیجان و بیجان را از محاربه خارج می‌سازد. سمی هو آیا کلاشینکوف یک سلاح خفیف ناری جاری است که توسط گاز باروت پنر اجرا و روسیه اتوماتیک خود را انجام می‌دهد و هدف جاندار بیجان و بیجان را از محاربه خارج می‌سازد. شروع کی تولد ولا كيجي قرآن شريف هو لا تمام أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بس داغس هو لا ندز داغس ولد نزا ها خزداك كنزدك يا داغس يرجع دي بيوا ازداك سمعت هو نزدك درس نوايا ولي بيوا شباسي دي ندز دانا يستاغس مخسريه كي لا داش نويل كده بلاش باخذ المرت ورس شروعك Ядархад яар гихчээр Балучистан мужи Пакистан улсаас цалан тусгаарлах тухай нэлээд дээр үеэс бий болсон ховиуллагч бүлэглэлүүдийн санаархал хурцтай эхэллээ. Энгийн гэмгүй иргэдийг онилсон санаатай аллуугууд үе үе гарч байна. Энэ мужид Балуч, Паштун, Панжаб, Хазара үндэстнүүд зэрэгцэн амьдардаг. Хамгийн аимшигтай нь зөв зүгээр бизнесээ хийгээд эсвэл гудамжинд алхаж яваа энгийн иргэдийг алуурчид моциклтэй дахиж ирээд бууцчаад арилаад өгдөг. Энэ хавраас эхлээд хазаарууд руу чиглэсэн аллаг ойр ойрхон гарч байна. Тэдний дунд цагдаагийн газрын дарга Хасан Али, Хазара ардчилсан намын дарга Хүсейн Али, Юсефийн нар захиаллах давлага дүртлөө. Ладын сүүний урсгалын хэд даврагч бүлэглэл Лашкари Жангви зохион байгуулсан гэгддэг. Энэ бүлэглэлийн үйл ажиллагааг Пакистанд хоригдсан байгаа. За өнгөрсөн жил энэ бүлэглэлийн толгойлогчд болох онц ноцтой алан идэгч болох хоёр этгээд дээд зэргийн өндөржүүлсэн хамгаалалттай шоронгоос орж амжсан байна. Our leader Hussein Ali Yusufi, the assassination behind him was Манай намын лидерийн амь насыг хороосон явдлын цаана ганцхан зүйл бий. Хазара Паштун хоёр үндэстний хооронд шиитүүд сүнитүүдийн хооронд үл итгэлцэг сөргөлдөөн авчрах гэсэн нэг л зорилго ард нь нуугдж байгаа хэрэг. Бидэнд үнцэн бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр
бидэнд асар их хүч чадал бий. Куветад бид хүч чадалтай байна. Тийм учраас тэд хазааруудыг паштун, балууч гээд бусадтай дайсан болохыг хичээж байгаа хэрэг гэж би бодож байна. Энэ бол мөн ард нь байгаа зорилгоудын нэг нь. Энэ ардчилсан либерал үзэлтэй хүмүүсийг замдгаж байгаа явдал. Хэрвээ та үндэсний үзэлтэй, хэрвээ та либерал, ардчилсан үзэлтэй, хэрвээ шашингүй үзэлтэй нэгэн бол түүнд занал хийж байгаа занал юм. Бусдын маш их тусалцаатаагаар энд ажиллаж байгаа шашны хэд үзэлтнүүд болон тэрсдүү үзэлтнүүдийн занал хийлэл юм. Means assistance of the others also. 2003 онд энэ алан хядагч бүлэглэл хазааруудын сүмд бөмбөг дэлбэлснээс 53 хүн амь өргөдөж 65 хүн шархсан бол 2004 онд мөн бөмбөг дэлбэлснээс 50 гаруй хүн амь өргөдөж 150 хүн шархсан байна. Үзэгч та бүхэн сүмд болсон дэлбэрэлтийн улмаас амь өргөцсөн хүмүүсийг хөдөөлүүлсэн оршуулгын газрыг харж байна. Хазаарууд лалын шашны шиа урсгалыг дагдаг, 100 гаруй жил үргэлжилсэн хэлмэгдэлд өртөж, үндэснээр мөхөх аюул түргсэн гол шалтгаан бол тэдний шашин шүтлэгт гарал өгсөн юм а. Би зарим нэг хохирогчийн арга ирийнхэнтэй уулзсан. Урлагийн үйлдвэрийн ажилчин Али Даууд бусад 4 хүний хамт ажил руугаа машин цугаад явж байхад нь 2 мотоциклтай алуурчин гинт гарч ирээд тал талаас нь буугаар шүршжээ. Тэд газар дээрээ нас барсан хийгээд бүгдээрээ хазаараа байцж. За энэ хэрэг энэ оны 3 дугаар сард гарсан. Яагаад ийм зүйл тохиолдов? Шалтгааныг нь та юу гэж бодож байна гэж Даудын эхнэр Мариамаас асуухад надад мэдэх юм үндэ юу ч алга. Хазаараа гэдэг нь алуулах шалтгаан болсон байх гэж Мариам хэлсэн юм а. Тэднийх охин хүү хоёртой, охин 13 настай, амжиргаа залгуулдаг байсан ганц хүний алдснаас хойш энэ айлын санхүү хүн бэрхшээл дунжээ. Охин сургуультай явж чадхан байсан байна. Гэхдээ Мариамын үеэл Алидад охиныг сургууль буцаж орохдон туслана гэж байлаа. Дауд их талибын дэглэмийн үед Афганистанаас дөрвөж ирсэн байна. Тэд Кандахарын ойролцоо амьдардаг байж жагуур овгийн хүмүүс гэж байлаа. Бизнес эрхлэгч Хажи Саки том хүү Али Асхарынхаа хамт амь өргөцсөн, дэлгүүрт нь алуурчид орж ирээд буутсан байна. Түүний эхнэрт ярих тэнгэл үнэхээр байхгүй байлаа. Ингээд хүргэн Абдул Халидтай ярьлаа. Яагаад ийм явдал болсныг бидэнд хэлж мэдэх юм үнэхээр алга. Магадгүй хазаараа бас шийт байсан учраас болов уу гэж бодож байна. Бидний хувьд бусад овог үндэсний хүмүүстэй асуудалтай зүйл байгаагүй. Тэрээр улс төр шашны идэвхтэн байгаагүй. Гэр бүлээ тэжээхийн төлөө идэвхтэй хөдөлмөрдөг завгүй нэгэнд байсан. Энгийн нэг бизнес эрхлэгч байсан. Энэ айлын бизнес зогсжээ. Лалын шашны уламжлалаар бол эмэгтэйчүүд ажил эрхэлдэггүй. Бэлэвсэрч хоцорсон эмэгтэйчүүдийн хувьд энэ нь хамгийн хүндрэлтэй асуудал шиг санагдсан. Хажи 5 охин 2 хүүтэй байж, амиа алдсан том хүн 22 настай, дөнгөж сүү тавьсан байжээ. За бага хүн 7 настай. 2001 оноос хойш 400 гаруй хазаараа хүн санаатай аллагад өртөж, амь насаа алдан шархагдсны тоо 300 давсан гэж байсан. Үүний ихэнх нь сүүлийн 2 жил болж байна. Одоогийн байдлаар аллагыг зохион байгуулсан, үйлцэн гээд нэг ч хүн шүүхээр шийтгүүлээгүй гэж байсан. Салан тусгаарлагч, хуйлдагч бүлэглэлүүдийн явуулга эрчимжиж, мужийн засгийн газар дахь төвийг сахисан, шудраг байдлыг эрхэмлдэг улс төрчид арми ихнийг онсон захиалга дадлаг, барьцаалах явдал газар авч байна. Салан тусгаарлах тухай асуудал дээр хазаарууд эсрэг байр суурьтай дэмжидгүй. За Пакистан гэсэн нэг л улс байх ёстой гэж үздэг юм байна. Ажилсаг хөдөлмөрч, авиастай, цэвэрч, эв нэгдэлтэй гэсэн тодорхойлолт бол хазааруудын имиж. Зэрэгцэн амьдарч байгаа бусад үндэстнүүдтэй ахын дүүсийн харилцааг эрхэмлдгээс гадна шудраг ёс, тэгш эрх, эрхчлөөтэй байхын чухлыг илүү их мэдэрдэг хүмүүс шиг санагдаж байлаа. Ялангуяа туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл нь тэдэнд эв нэгдэлтэй байхын чухлыг ойлгуулсан гэлтэй. Хазаараа овгийн удирдагч Сардарын зочилсон. Куайтад хазаарууд руу чиглэсэн аллага эхлэх үеэр тэрээр анхны хохирогч нь болжээ. За хүзүүндээ гүн шархтаж азар амьд гарсан гэж байлаа. Пакистаны 250 мянган гаруй хазаараа иргэд хөлийн чандад дөрвөн амьдарч байна. Хамгийн гол нь аюулгүй 50 орчинд амьдрахыг хүссэн тэдний дээлэнх нь. Балучистаны ирээдүйд дайны ирмэг дээр байна. Би нэг зүйлийг мөрөөдөж байна. Биелэх эсхийг нь мэдэхгүй. Монголчуудтай холбоо тогтоомоор байна. Хазаарууд хөдөө аж ахуйн салбарт мэрэгшиж дадлагсан хүмүүс, уул уурхай газар шорооны ажилд асар их туршлагатай. Дэлхийд томоохон тооцогддог Балучистаны нүүрсний уурхайн ажилчдын 70 гаруй хувь нь хазаарууд байдаг гэж ярьж байсан. Хэрвээ Афганистанд байдал сайжирвал Пакистаны хазаарууд Афганистанд очих болов уу гэж намайг асуухад Талибануудын үндэлтийг чи харж байгаа. Тэд хизээл бол хизээ Афганистанд хүчээ авахар болчихлоо.
Афганистанд улс төрийн байдал тогтворгүй байна. Түүнээс гадна Афганистанд маш их ялгуурлан гадуурхалт байдаг. Хүмүүс одоо хүртэл Афганистаны хаантаа хийсэн тэр дайныг сандаг. Хазааруудын ирээдүй Афганистан хизээж сайжрахгүй гэж би боддог. Бидэнд тэнд ирээдүй байхгүй гэсэн юм. Хэрвээ та бүхэн монголчуудтай харилцаа тогтоо гэвэл ямар харилцаатай байхыг хүсэж байгааг түүнээс сонирхвол and they can go down and invest over there in the agricultural land. Хөдөө аж ахуйн салбар газар тариад нь газар чухал зүйл. Тэд энэ салбарт хөрөнгө оруулж фирмийн аж ахуй эрхлэж чадна. Монгол цаг агарын эрсдэс уур амьсгалтай тухай уншсан. Гэвч бид фирмийн аж ахуй эрхлэж чадна. Энэ бол болох зүйл. Хэрвээ Монгол зорчих байнгын визтэй болвол боломж бололцоог олж судлахад тустай хүмүүс их дуртай байх болно. Бид гарал угсаа нэгтэй адилхан хүмүүс. Бидний асуудалтай зүйл юу вэ гэхээр сараа азус, хэл шашин гэд бидэнд нийтлэг зүйл огт алга энд. Гуэтад. Бид яагаад холилдож чадахгүй? Монголд бид лалын шашинтан ч гэсэн та бүхний нэг хэсэг мах цусын тасархаанууд шүү дээ, тийм үү? Бидэнд тэнд ирээдүй байна. Хацаарууд хөдөө аж ахуйн салбарт үнэхээр сайн. Тэд мөнгө авчирна, хөрөнгө оруулна. Монгол ардчилсан чөлөөт орон, коммунист байхаа болсон Иран, Пакистан гэд олон хазаараа хүн тийшээ очиж боломж бололцоонуудыг харахыг хүсэж байна. Магадгүй би эхнийх нь болох байх. Би мэдж байна. Цусалдгүй хөдөлмөрлөдөг их мөнгөтэй олон хазаараа хүн би. Тэд Австрали, Канадад хөрөнгө оруулахаас илүү Монголыг сонгох болно гэдгийг л мэдж байна. Танай телевизээр дамжуулан Монголын засгийн газарт хандан хэлэхэд бид зөвхөн ярилцаж тохиролцох хэрэгтэй байна гэдгийг хэлхийг хүсэж байна. It's all on the initiative of the Canadian government through your media, through your channel and through you. Дараа нь сардааргүй. Би нэг зүйлийг асуумаар байна. Чи юу гэж бодож байна? Монголчууд биднийг хүлээж авах болов уу гэсэн юм. 800 жил өнгөрч бидний хооронд алд дэлгэм өөрчлөлт ялгаа гарсан мэдээж. Зөндөөл бэрхшээл тулгарна. Төвчээр бүхнийг шийдэх байх. Гэхдээ миний бодлоор тэд монголчуудын маань нэг хэсэг хэвээрэл байгаа. Бид тэднийг хүлээж авч чадах болов уу? Хариултыг үзэгч танд ч бас үлдээ гэж бодож байна. Давгатад өнгөрөөсөн энэ хугацаанд хазаараа хүмүүс надаас монголчуудтай холбоо тогтоох юмсан, монголчууд биднийг хүлээж авах болов уу гэсэн ганцхан хүснийг хүсэл хэлж байсныг үзэгч та бүхэнд уламжилж байна. Монголчуудтай холбоо тогтоомоор байна гэсэн хүслээ илэрхийлсэн захидлыг Монгол улсын ерөнхийлөгчид илгээсэн тухайга тэд саяхан надад мэдгдсэн. За ингээд үзэгч та бүхэнд Монгол хүний хувьд, сэтгүүлчийн хувьд сонирхон бэлтгэсэн нэвтрүүлгээ өндөрлөж байна.